Нэрээ хүүхдэд зориулсан анхны тоглоом. Хүүхэд амьдралынхаа эхний 7 хоногт хараагаа төвлөрүүлэхэд хэцүү зөвхөн хар цагаан өнгийг л хардаг. Гэхдээ хэрвээ та түн зүйлс үзүүлж янз бүрийн дуу аваа, бүтцтэй зүйлсээр анхаарал татвал хүүхэд орчны ертөнцид хурдан сонирхож эхэлнэ. Хамгийн бяцхан хүүхдэд ямар тоглоом тохиромжтой вэ? Эхнийх нь орон дээр үзэгдэх хөдөлгөөнд тоглоом. Мобайлыг үзэгдэх тоглоомоор сольж болно. Жишээлбэл жижигхэн тоглоомуудыг тууцанд өөрөө оёод орныхоо хүрээ эсвэл гар дээр үзгэж жижиг булчингийн хөдөлгөөнийг хөгжүүлэх, координацийг сайжруулах боломжтой. Бүү, хар цагаан, улаан, шар өнгийг сонго. Эдгээр нь таны хүүхэд харж буй анхны өнгө юм. Чимэглэл. Эдгээр нь мэдрэмж, хөдөлгөөний зохицол, сонсголыг хөгжүүлдэг. Гол нь хүүхдэд барихад тав тухтай байх явдал юм. 3-т олон өнгийн хар цагаан картууд юм. Картыг хүүхдийн нүүрнээс 37 см зайд харуулна. Картын дээрх зүйлсийг тод цэвэр дуугаар нэрлэнэ. Нэг удаад хүүхдийг хит олон карт үзүүлэх хэрэггүй. Хүүхэд уйдахгүй тулд картуудыг өдөр бүр сольж байх хэрэгтэй. Эцэг эхчүүд тоглоом нь аюулгүй материалтай, хурц өнцөггүй, жижиг хэсэггүй байхыг санах хэрэгтэй. Хүүхдийг хит их тоглоомоор ачаалж болохгүй. Тоглоом нь баяр баясгалан авчирч таны хүүхэд өсч хөгжөхөд туслах ёстой.